Өнөөдөр ээжээ би хүнтэй суулаа. Тэр хүн маань одоо ирэх гэчихээр пал хэлчихье. Уу яхаа урд нь авчраа танилцуулаад нэр усыг мэдэлцүүлж явдгүй бэ? Танд чи баг юм таалагддаг юм гэж. 2-3 жилийн өмнө нэг залуу авчирсан юу болоо те. Гутлаа ижил 3 үдээсээр үдцсэн байх зайлуулаад өгөөч гэж орилсоргоо явуулчихсан. Тэгэхгүй яах вэ? Тийм амт чи яаж хүний амраад байсан бэ? Тэгээд одоо яагараа тэр хүн чи бид гуравтаа чихэр гэж энэ 2 өрөөнд амьдрах гэж улаар нь зүтгэж байгаа хүн тэр оронгүй мó хаашаа чи 2 өрөө байр 4 хүн багтахгүй яа гэж. Уу яа ясын дээр эргчлөөдөө байяг бол багтахгүй заа юу. За тэгээд тэр залуу гэж ирэхээс өмнө урьдчил анхааруулж сануулах юм байна. Миний амийн сүнс болсон ганц хайртай ач онгийн минь миний нүднээс далтуу жичлээ жимхээ нэр төр болгоод хавал би шууд иргэний дайн зарлаа шүү. Сүртийн гэж чи хоёр талаас нийлэн бүтнэгээл болж шít тийм эцгүй. Одоо нэгэнд ингээд нэгэр оронд амьдрах болцсон цагт ийм юм яриад хэрэггүй шүү. Болохгүй бүтээхгүйгээ том алга байна шүү дээ. Ийм амьдч өмөргүй яах вэ? Өмөргүй яах. Та тавцсан. Ашнаа хэлбэс австаа яваад гэсэн юм аа. Тэгсэн юм аа. Тийм гүргээ. Ийм амьдч хайрлахгүй яах юм өмөргүй цохоогүй яах. Яг өвөөшөө өвөөгөө бүр дуурайгаад өвчтсөн. Аав чи яг ийм хүн байсан шүү. Хуцаас олгосон болоод хурчиж болохоо байлаа. Юу болохоо байлаа гэж. Аа минь. Чи хоёр аав чи эм биеэрээ эргэж төрчөөд эргэж мэндэрчээд чи нэг л амьдрна. Тоор төрөлтөө ямар хүн байснаа мэдэхгүй. Та чи уцаагаад баталгаа баталгааг нь хараарай. Би тануудыг хэдүүлэх яг давж байна. Би тануудыг хаяад хадаж өгөх хөөе гэж явдаг. Яг ганта тоолтой ус ингэж яваад идэв над хөвгч чи. Энд ч явсараа сурч штэ болиулт байж. Хөөх баталгаа маш өндөр биш юм. За ээж нэр авч минийх үү. Ээж хөөе том болж байгаа тийм өгөөж заяа. Өнөөдрөөс эхлээд энэ гэрт дөрүлээ амьдсан. Ойлгоо? Минийх өнөөдрөөс эхлээд шинэ аавтаа болно. Ээжийнхаа үгэнд сайн ороо. Эмээгийнхаа үгэнд ч гэсэн сайн ороо. Аав яах юм бэ? Оруулаачихгүй гоё байлаа чи. Тэгээд тэрмүүчнэр нэг том гэрээр дүр асаасан яваад эд жуух юм ч дийлдэхгүй. Хүүхдээ чи юм ярьдаг. Яг тэгээд тэрмүүч өштэй хөөгөө явуулчих мэдөө. Яг энэ чи миний гэр юм чи. Энэ чи сайн зэсгэж 20 жилээр яамнаас надад огсон мэдөө. Сонсч байгаа чи юу ярьж байгаа юм? Үгүй харин чи сонсч гин үү? Би бол энийг зааж өгөөгүй шүү дээ. Энэ яаж энэ 20 жилээр өгснгийг мэдвэ? Тэр дөөрэ яамнаас өөчөө өгсөн гэж дандаа яаж ярьж байгаа. Таны үг яваад байгаа юм чи. Итэд ийм хүн юм ярьж гэж би хэлдэг шүү дээ. За ямар ч юм наад хүч өөрөө сахилахгүй. Тэр хүний дургу хүргээд гаасаа засах байлгүй яг юм чи. Үгүй би чи өмөрөөд байгаарай. Үгүй. Өмөрөхгүй яах юм. Аава загнах нь аа? Аава загнах нь аа? Яа, оо дитэ оо. За баяа ба хүүхдээ зогтоо. Сайн байна. Хинтээ уучих нь. Одон чимэг байна. Одон чимгээ. Нэг хиймэл цэцэг байсан залуу ирлээ. Үгүй гадаа юм байна. Чи одоо айлд орж ирсэн хүн байна. Уг нь утлаас олцсон бол зүгээр л юмсан ч. Хөө. Та тэр чугнаас нэг юу? Чандан сава хаа хувцсан ч асгарлаа. Хаасаа юу?
Чи арай манад наа чандаа дүүрэх зорилготой ирсэн юм биш үү? Нөө. Яванда дүүрнэ. Сан цагаанда гарцаа явд юм. Цаа. Чи бити сандраад агараа заяа. Санд руу шүү чи. Нөө хэрэг ийдсэн чи шүү дээ. Оо тийм. Агаага сайн байна уу гэж мэдчихэж байна уу? Яг сайн байна. Энэ юугийг бити нэг сонсороо дураараа шүү надад чинь. Зүгээр. За сууч. Найз нэг аяг хоолны юм бол. Ой, тийм ээ хийчихье. Ой. Сайн байна аа. Айн. Та манад байх ч юм уу? Тэгж таарч байна. Та өөрөө 90 тарьсан юм уу? Тэгээ яг манад байх ч юм аа? Манайх ерөөс 2 хоор өдөж энэ чинь би ээждэг онцдгийг энэ чинь эмээж онцдгийг тэгэл өөрөө байхгүй. За яг та онтыг энд онтараа. За. Та өөрөө аваатай юу? Бага юм байна. Аваатай уртаа аваатай болж байгаа юм уу? Толгой дээр 2 малгай тавьсан 2 аваатай даад мэд юм наач. Орхтой огроо онооч. Баг болоод байгаа чи. Зүгээр. Яг ч дураараа шүү бити игнөр. Зүгээр. За суусуу. Коноп. Ачиж хүний дор коноп тавьдаг. За баригтай огроо онооч. Яг ч хүний дор ингэж байгаа юм чи. Зүгээр яах зүгээр. Миний өмдөнд байсан баг уу? Та нэг имээтэй яриадаггүй манай байрны тэр муу имээ намайг аагүй болоод игдэм маш дандаа дээрлгээд байдаг байхгүй. Та тэр муу имээ яг ч юм уу хөг дээрлгээд байгаа чигээ та тэр муу имээ шууд загнаад өгдөх үү? Би залгацсан би уцсан мэдгүй дугаарыг мэдгүй. Миний хөг та шууд загнаад өгөх тэр муу имээ. Байна уу? Байна. Сайн байна уу? Сайн байна. Та яагаад ингэж багнасны хөг дээрлгээд залинж идэг юм бэ? Юу хин бэ? Хаанаас ирж юм бэ? Хэрэг юм бай. Ягсан. Юу? Яс зүн чаддгүй авгаа вэ? Чи яа? Утсын цанс хүнд оромжлох хин юу юм чи? Юу чори юу? Нэр усаа хэлж чи Юу хаашаа. чи жохогтай гэж чи. Дарвас янз авгаа. Энд бүр өөхөх нэ? За байд. Наа залуутай чи ганц 2 үг солиотох юм. Чи ямар танилцаад одоо танилцмаар байна хөө. Манай ээжтэй танилцсан. Имээ энэ намаа алдаа гэдэг. Сэвич. Алдаж үгүй. Яг хэл ам аашаа гэж. Ага та миний хичээлийг үзгөө. Би аягүй гон завч дээр миний дэвтэр тэр байна. Гараа хийгээ та. Юу вэ? Хулганы хавх байна штий. Өвөөний манч ууси. Энэ остооч. За сууга танилцъя. Аймаггүй. Яа ваач. Хүн зочиод хайшаа би. Сочи. Аймаггүй. Амиггүй. Хот. За арх уудгүй. Хин. Чи. Үгүй та. Би юу гэж ууж идэх юм чи. Тамиг татдгүй. Үгүй та. Би ер нь татнаа. Тэгээд гадаад татцаад ороод ирнэ. Пи уух уу? Байгаа юм. Байхгүй л дээ. Байхгүй уухгүй. Үгүй ер нь уухгүй шүү. Оноо. Яагаад танихгүй үний юм уудлаад байна? Тий. Хөргий. Энэ тайдаа уугуулсан яа. Баярлалаа. Би нэг танд жоох юм. Үшээ. Зөвлөгөө. Одноо энэ хүн чи одоо хаашаа бэ? Энийг. За. Энийг хараа. Ээж. За. Чи бити сандраад юм л та. Чи өгөөрэй.
өмсөөрэй. За. За тэгээ эхээс хэдүүлээв. Ихээс юу хоёулаа. За эгчтэйгээ юм уу? Дүүтэйгээ. Дүүтэйгээ. Хайш. За бааж. Ийм жаахан хүүхдийн гарын ая даахгүй Ихээс хүүхэд чамайг морь болгоод огт хөөхөө янцхаагаад өгөхгүй маа. За бааж одоо хэрэггүй. За дугаарай. Агония пуста дядя. Цаа чи буудаад байна шүү дээ. Оногдооч. Дядя. Ингэж олон буудаж хахад өгөд талд орохгүй маа энийг залгаж. Одоо чи намайг харж ээ. Дядя. Гөх тэнгэр. Ингээд өгөхөд гарнаас чи гар хөлнөөс чи хөл унчих гээд байна уу? Ой, чигнээсээ явчихвол гэж бодлоо шүү. Дядя. Ямар муухай өгтөг залуу вэ? Болоо. Бол гэж ингэж. Үзэрийн муухай өгөх юм. За цаашаа. Яах вэ? Имээ би гар тоглолтоо. За тэгтээ. Миний хөө битэх удараа. Хүү яава юу болов? Танаа таньж нүггүй би танаа хөрсөж байна. За таньж. За танаа дээр одоо хил авто орж ирлээ тань. Яасан бэ? Түрүү би машинаасаа буугаад гэртээ орох гэж явбал танаа наа цаглаггүй хөөгч чинь. Тагтан дээрээс ийм том усны сав шидэ машины ороод алцлаа хийлээ. Гөө тэр чинь том усны сав биш энэ жижигэн цэвэр усны сав мэдүү. Тэгээд би биш манай дайдлын давхар тэгшээд гисэн. Чи тэгээ би хин шидвэгэд харсан чи тагтан дээрээс ингэ шорж байгаа шугын гээвэжтэй ши. Энэ эцэггүй хүүхдийн толгой том гэж энэ хараад энд чи шүү энэ хүүхдэн. За би энэ дэр битээ буудаад угараа чи. Агония пуста. Гарна дэлгэлээд байхад хараа зогсоод байх юм да. Энэ муу манай байрны биеийн лаад шүү энэ. Шээ. Хаад хорлон сүдх ажиллагаа өгд наад чи дууж яваа. За нөхд минь би энэ дээр ингээ бичээд гараад ирсэн. За машины орой ингээ цөмөлсөн мэдүү. Энээс би 60,000 төгрөг хэмжлээ. Тэгээд тэр усны сав нь яасан хүчтэй дуурдаг юм яасан чанга дуутай би чи би юм удаа өнзөр хөвдөөд ухаалжууллаа. Тэрийг маань бүгд дээр сандраа хараа намаад санднуудыг дуудаад бүгд такси өрөөд ирсэн байж тийм. За энэ должин ихч маань ингээ 50,000 төгрөг такси барьсан байна. За балт буруу ах ингээ 3,000 гар такси барьсан байна. Энэ болгоныг хэмжлээ би. За хоёрдугаарт наад хүүхч байна шүү. Өглөөд ингээ машинда суухаар юу хахаар нэг юм хушуутай юмар бичээд ах шиг байна. Үгүй би тэр хорогоор битсэн мэдүү. Наад хуруучдыг хушуутай юм биш үү чи? Тэгээ юугаа бичсэн бэ? Юу бичсэн гэж дандлын үг бичсэн байна. Юу гэж? Тоос арч мангараа гэж бичсэн байна надад гэж. Зөвөл юм бичсэн байж. Биш таавар машина тоостой авч яваад байд муухай авч явж яад ш. Авч чадахгүй надад өг мэдүү. За оноо чи томны өмнөөс дугаагаар чи. За энэ ингээ сэтгэл санааны хохирлгээд би эндээс 3,500 төгрөг хэмжлээ. За тааш тэгээд явах юм бол 7 бодол явж байгаа дугуй хагарсан. Зүгээр харагдаг дугуй үйж тэр чинь. Танаа энэ мөн хөвгчлээ хагалсан бай дараа. 7 бодолтой гоо чинь би ямар аматай. Аматай чи хаач хордон сүтгэх ажиллагаа хийж магадгүй хөвгт байгаа юм чи. Арахтайхан байж зэрэг. За ингээ нийтдээ 100,000 төгрөг болж байгаа юм бэ. А энийг ингээ танилцаад тэгээд одоо бушууга төлж ихлэмээр байна. Өөчлөр ойлгож илээ л дээ. Гэхдээ арай 100,000 төгрөг арай их юм биш үү? Би бодохдоо За тэгвэл би шүүх цагдаагаар явж байгаа энийг олоод авч чадах нь байдгүй. заавал шүүх цагтаа болоод авах юм байхгүй л дээ. Хоорондоо бас яриад зохицоо ойлголцоо. Ойлгох юм байхгүй ч баригтай барьцтай юм байна. Энэ нөхөж одоо яг би хаалт хийгээд өгнө. Өөчлөр энэ манай хүн л дээ. Оо тийм үү. Сайн байна уу та? Хажууд үчшээ хумолоод ах чи юу болж байна чи? За та энэтэй танилцах. Би эхнээс нь мөнгө төлж эхлэмээр байна чи. Хүний гомдлыг бас бараг дуулмаар байна. Хоёул гараад уулзах уу? Энэ одоо бүстэй юм уу юу вэ юу шин? Хөөе. Энэ одоо би террористуудын гэрт ороод ирсэн юм юу вэ? Яа, чи зүгээр гар. Яах гэж юм бол ээж?
орж ирэхгүй хоо. Ороод ирлээ шүү минийхөө. Хэд муухай юм болж илээ. Гомд тавьж орж ирсэн биш сүултээ бүр ийм байдал орох юм байна л да. Хоосон гараад явах арай муухай юм чи яд тийм мянга төгрөг өгчөөч чи. Яа. Одоо хэж орж дээрлэхгүй хоо. Хүү минь. Хүргэн минь. Ивэ минь гэжтэй алуу. Ямар сайхан байж өмгөөлүүлж хамгаалуулах үнтэй. Гацаад ирээ. Яах юм бэ? Хэрэггүй минийхөө хэрэггүй. Минийхөө хөргөгчийн дотор зөндөө их пив байгаа. Уугаараа минийхөө. Энэ гэт зоргоороо бай яа би. Одноо дайчгүй залуу байна миний. Ага, та маргааш намайг сургуулиас авчдаггүй. Манай ангийн хүүхдүүд намайг аагүй болгоод дандаа дээрлэгддэг байхгүй. Та сургуулиас аваад аав минийхөө намайг сургуулиас авчдаггүй. Тэгээ. Ура! Ээж маргааш намайг битээвэр. Маргааш намайг ээлжтэй. Чи ч өнөөдөр манад буруу өдрөөл ирчих шиг боллоо да. Яа л гэж. Харин би түрүүн орж ирэхдээ өглөө босохдоо би буруу хөл дээрээ боссон юм болов уу гэж бодлоо. Харин зөв хөл дээрээ босчих. Манай энэ оны их сахилахгүй хөвгт байгаа юм. Ээж манай өвөө нь эргээд ирсэн юм, аав нь эргээд ирсэн гэж эрхлүүлсээр байгаад жоохон дуулуургүй болчихсон. Би хэлээ идэм л да. Яаж хийж байгаа нэг болохгүй хэрэг тарьчиад байх юм. Зүгээр одоо жоохон байх шүү дээ. Том болоод ухаансан бүх юмыг ойлгоно. Тэгээд чирнэ. Хоёр ойлголцоо хаа. Дөрүлээ ярина. Сайхан байна.